Өнөөдөр би та бүхэндээ өнөөдрийн хэрэглээ маргаашийн амьдралд нөлөөлөх нь сэдвтэй ихтгэлээ тавихад бэлэн боллоо. Хүн бүр өдөр тутмын сонголтод жижиг мэт боловч ирээдүйд илүү том уул мөр үлдээдэг. Бид өнөөдөр юу идэж, юу худалдан авч, юу хэмнэж, юуг үл тоомсолж байгаагаас маргаашийн амьдралын чанар тодорхойлогдно. Бидний юуны өмнө хэрэглээ гэдэг нь зөвхөн мөнгө зарцуулал биш. Энэ бол бидний нөөцийг ашиглах бүх хэлбэр юм аа. Ус, цахилгаан, шатхуун, хоол, хүнс, хувцас, технологид бидний амьдралын бүхий л хэрэглээтэй холбоотой. Хэрвээ бид эдгээрийг хэрэглэх нь байгалаа хэрхэн хайрлаж байгаатай холбоотой. Хэрвээ бид эдгээрийг хэтрүүлэн хэрэглэвэл байгаль орчинд оройтож, эдгээр засгийн дарамт нэмэгдэж, эрүүл мэндэд муудна. Хэрвээ хэмнэлттэй, хариуцлагатай хэрэглэх юм бол тогтвортой хөгжлийн үндэс болно. Миний амьдарч буй орчинд хамгийн том харагдаж буй асуудал бол баялагын нөөцгүй хэрэглээ юм. Уул уурхайн бүс нутагт амьдарч байгаа нь ажлын байр, орлого бий болох давуу талтай ч усны нөөц, агаарын чанар, хог хаягдлын асуудлыг дагуулдаг. Зарим айл ус цахилгаан хэрэглээг хэтрүүлэн хэрэглэж нэг удаагийн хуванцаар зав их хэрэглэдэг. Сургуулийн орчинд адил энэхүү үзэгдэл нь харагддаг. Жишээлбэл цаас маш их өргөдөж, гэрлээ унтраахгүй орхих, хогийг ангилахгүй хаях зэрэг нь маш их үзэгдэж байна. Хэрвээ агаар бохирдвол эрүүл мэндэд оройтно, хог хаягдвал орчны гоо зүй амьдрах орчинд сүргээр нөлөөлнө. Өнөөдрийн харагдаж буй энэхүү үзэгдэл нь бидний амьдралд маш их сүргээр нөлөөлж байгааг бид тотон харж байна. Иймээс бид энэхүү асуудлыг зөвхөн ажиллагч биш, шийдлийн нэг хэсэг нь байх ёстой. Жишээ нь нэг жишээ дурдах юм бол нэг өдөр нэг өөрчлөлт урайтай аяныг зохион байгуулж сурагч бүр нэг зуршлыг өдөр болгон хэрэгжүүлэх юм бол энэхүү асуудлаас аврагдах боломжтой. Мөн эрчим хүчний жижүүр гаргаж цахилгаан бүрийг хэмнэх боломжтой юм. Дараагийн нэг шийдэл нь болохоор орон нутгийн байгууллага болон иргэдтэй хамтран цэвэрлэгээний өдөр зохион байгуулж, мод тайрж, усаа хэмнэх зөвлөмжийг түгээх нь илүү ач холбогдолтой. Өсвөрийн сэтгүүлчид богино хэмжээний видео, нийтлэл, ярьцлага бэлтгэн нийтэд хүргэх боломжтой. Хүмүүс бодит жишээ, амьд туршлагаас илүү урам авах боломжтой. Дөрөвдөг шийдэл нь болохоор соёлыг өөрчлөх боломжтой. Шинэ зүйлийг худалдан авахаас зайлсхийж, солилцоо хийх боломжтой. Сургуулийн хүрээнд ном, хувцас, солилцох өдрийг зохион байгуулж, хэрэггүй зүйлээ бусдад бэлгэлэх боломжтой. Эдгээр шийдлүүдийг хэрэгжүүлэхэд цаагаад мэдээж гарах боломжтой. Зарим хүн жижиг өөрчлөлт юу ч шийдэхгүй гэж бодох магадaltaй байж магадгүй. Гэвч түүхэн өөрчлөлтөд нь үргэлж нэг хүний ухамсараас эхэлдэг. Хэрвээ анги, сургууль сумаараа энэхүү өөрчлөлтөнд хурж маргаашийн амьдралд илүү цэвэр, тогтвортой амьдралыг бий болохыг хүсч магадгүй. Өнөөдрийн хэрэглээ бол ирээдүйд илгээж буй загталтай адил. Бид ямар мессеж илгээж байгаасаа маргаашийнхаа амьдралыг аврах боломжтой. Хэмнэлттэй хэрэглээ нь өрхийн эдийн засгийг дэмжиж, эрүүл мэндийг хамгаалж, нийгмийн хамтын ажиллагааг бэхжүүлдэг. Энэ бүхнийг дүгнэж хэлбэл өнөөдрийн хэрэглээ маргаашийн амьдралыг тодорхойлдог. Бид орсон сууж боловсрол эзэмшиж байгаа орчноо тав тухтай байлгахын тулд маргааш хийх үйлдэлээ цэгнэх хэрэгтэй. Жижиг алхам бүр үн цэнтэй. Өнөөдөр хийсэн зөв сонголт маргаашийн гэрэлтэй амьдралын суурь болдог. Хэрвээ бид өнөөдрөөс эхэлбэл маргаашийн ирээдүгээ гэрэлтэй байлгахын суурьаа тавьж чадах болно. Надад илтгэлийг сонсон баярлалаа.